За 27 оны төсвийн хүрээг харахад 36.5 их найдын зарлагтай орлого нь 34.8 их найд гэж байгаа. За доктортой байдлын зөвлөлийн дүгнэлт бол ер нь бодиттой гэж би бол харж байгаа. Бараг одоо тэдний дүгнэлтийг бол ер нь дэмжиж ярих хэрэгтэй баха. Нэгдүгээрт энэ одоо төлөвлөгөө бол өөрөө төсвийн хүрээний мэдээлэл төлөвлөгөө бол энэ өөрөө маш өдрөг төсөөлөл болсон. Тэгээд ер нь бол ингээд нэг засаг солигдохоор л геополитик яриад л нэг бол одоо ойрхон орнод за одоо бензин шатхуун хүндрэлээ, дизелийн хомсдол үүслээ гэд нэг талаараа айлгаад байдаг. За тэгээд тэгвэл бүсээ чангалаад одоо эдийн засгаа бид нар одоо бас нэлээд ухаалгаар шийдэхгүй болохгүй байна гэд төлөвлөгөөгөө оруулаад ирэхлээр тэсхүндлэн ийм төлөвлөгөө дандаа орж ирдэг. Тэгээ ингээд сайдын ярьж байгааг сонсохоор төлөвлөсөн ярьж байгаа хоёрын юмнууд нь ингээд зөрөөд байгаад байдаг. Яг үнэ хэлэхэд одоо та сая хөдөө аж ахуйг ярьлаа. Одоо энэ инфляцийн асуудал хүндэрснээс болоод жилийн инфляц өнгөрсөн оны 12 сар гэхэд 7.5% байсан. Өдөр ирэх тусам түлш мах энэ бараа бүтээгдэхүүний чинь үн тасралтгүй нэмэгдээд байна. Ингээд харахаар 12 сар гэхэд ер нь бид нэр сүүлийн 12 сарын сүүл гэхэд энэ баг 2 оронтой тоо руу очих төвшөнд ирсэн байгаа. Тэгэхээр энэ яагаад энэ хөдөө аж ахуйн махны үн сая болормаа гişүн хэлээд байгаа. Үн нэмэгдээд байгаа юм бэ гэхлээр энэ инфляц өндөр учраас энэ үнийн хөөсрөлтөөр дамжиж малчтын орлого өссөн болохоос биш бодит орлогын өсөлт бол ерөөсөө үүсээгүй. Одоо хэдүүлээ төлгөөгөө ярихдаа нэг ингэж ярьдаг болмоор байна. Яг доктортой хідэн ажлын байр яг бид нар эмэгдүүлсэн юм бэ? Ядуурлын түвшин бид нар хідээр бууруулсан юм бэ? Малчтын амжиргааг нэмэгдүүлэх энэ бодлого байсан уу? Тэгвэл хідээр нэмэгдсэн гэдэг ийм бодиттой нэг ийм амьдралд хөрсөн дээр буусан төлгөө ярихгүй бол одоо сүүлийн 30 жил бид нар нэг арга дэлгийгээ нэг айлгсан тэгсэн мөртлөө төлгөө нь орж ирэхээр дандаа алдагдaltaй ингээд ерөөсөө нөгөө баахан үр ашиггүй зарлуудыг бий болгочход тэгээд төлгөөг гүйцэтгэл нь одоо ингээд нэг их найдын зөрүү үсчихсэн гэдгийг ингээд яриад суугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ярьж байгаа орж ирж байгаа төлөвлөгөө ярьж байгаа юм чи ерөөсөө хоорондоо нийцж ажиллахгүй байгаад байна. Хоёрдугаарт энэ чөлөөлөлт үндсний үр дүн хоёрыг харьцуулж хармаар байна. Бид нар ингээд 2026-аас 30 он 5 жилийн үндсэн чиглэлийг баталсан. За энэ дээр 8 чиглэлийг тусгасан байгаа. 27 онд болохоор 4 чөлөөлөлт тэгээд энэ 8 чиглэлийн яг алинтай нь уялдаад байгаа нь бас юм ойлгомжгүй юм яваад байгаа юм. Тэгээд энэ дээр одоо яг ямар үр дүн дээр түшгэлж энэ одоо үндснийхээ үр дүнг энэ одоо шинээр оруулж ирж байгаа чөлөөлттэй одоо уялдаж байгаа юм бэ. Эндээс чинь хамаарат төсөвд суулгаж байгаа төсөв хэрэгжүүлэх гэж байгаа төсөөлөх хөтөлбөр бүх энэ зарлах чинь өөрөө уялдаж төсвийн хүрээд энэ чөлөөлт буюу засгийн газрын жилийн зорилт бол хамаагүй шүү дээ. Төсвийн хүрээ хуулийн заасан макро эдийн засгийн 9 үзүүлэлтээр бүгдээрээ тойрж ярина шүү дээ. Орлого зарлага гадаад өөр төлбөрөөр ярина. Тэгэхээр таны асуулт жоо ойлгохдохгүй болоод нөгөө талаа инфляц бодиттой байгаа. Энэ дэлхийн нийтийн асуудал тулчаад байна шүү дээ. Бүгд мэдж байгаа. Монгол улсын хамгийн сул тал шатхуунаас 100% хамааралтай байна. Энийг хамаарлаа бууруулахын тулд бид нар алтан ширээ нефт босруулах үйлдвэр ажлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна. Хангалттай харамсалтай сая гадаад зээлийн ашиглалтын хуультай холбоотой сая их хурлаас дэмжиг авах гончлаа. Дахин өргөн барьж байгаа. Шатхуунаа ямар ч байсан хамаарлаа багасгах, эрчим хүчээ хамаарлаа багасгах гэдэг л одоо тэргүүлэх хоёр том зорилт байна шүү дээ. Гуравдугаарт хүнсний хангамжийн асуудал. Энэ гуравд ер нь дэлхийн бүх улс орнууд эрчим хүч, шатхуун, хүнс гэдэг дээр л төвлөрж байна. Тэгэхээр хүнсний хангамжаа нэмэгдүүлэхийн тулд энэ атар газрыг нэмэх, ашиглах, энэ хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, хаврын тариалтыг одоо өргөн хэмжээнд зохион байгуулах ажлуудыг л засаг зохион байгуулалт арга хэмжээ аваад явж байна. Харин энэ шатах тослох материал тасалдуулахгүй байх дээр нэгдүгээр зорилт хангалттай амжилттай явж байна. Хоёрдугаар бид нар үнийг урт хугацаанд гэрээлээд доктортой байдлын ханх асуудлуудыг овоо бас дамжны юм сайд бараг 5-6 удаа явж хөөцөлж яж ард нь гараад ирлээ. Тэгэхээр нийлүүлэлтэн дээр алдаа байхгүй, хомсдохгүй. Гол нь үнийн өсөлтийг бид нар яагач энд бол хариу арга хэмжээ авах болцоо байхгүй. Хоёрдугаар бидний тийм дотоод чадах байхгүй. Энэ татаас өгөөд их болцоо алга байна. Цалин дэтгэхээр халамжаасаа илүү гарч чадахгүй болчиход байна шүү дээ. За тэгэхээр инхвэр сада эдийн засгийн өсөлт, инфляц, энэ төсвийн орлого зарлагын дээд хэмжээ зэргийг бол мэдээж энэ төсвийн хүрээгээр мэдгэлээр бол тодорхойлсон. Гэхдээ үзүүлэлтийн энэ төсөөлөл бол 27 оны улсын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тооцоолж байгаа энэ засгийн газрын бодлого шүү дээ.
Засгийн газрын бодлого буюу энэ чөлөөлийгээд орж ирж байгаа энэ зорилтууд чинь өөрөө энэ бодлого нь өөрөө үндэсний үр дүн буюу 27 оны чинь төлөвлөгөөтэй уйлдахгүй юм уу? Би одоо сайн ойлгохгүй байгаа юм. Энтэй чи уйлдаж одоо энэ төлөвлөгөөнүүд чинь гарч байгаа үстэй. За дээрэс нь энэ миний үг бас биш. Энэ мэрэгжлийн одоо энэ төсвөрийн доктортой байдлын зөвлөлийн гаргаж байгаа. За нэгдүгээр энэ төлөвлөгөө ерөөсөө смарт биш байна гэдгийг тодорхойлоо гаргацсан. Ер нь бид нар хүрээгээ тодорхойлохдоо хүртэл үргэлжил одоо орлогоо өөдрөгөөр төсөөлж тэрэнд нь одоо энэ хүрээгээ тооцож ирсэн. Санхүүжилтийн ямар ч их үүсвэр эрсдэл энэ эдийн засгийн өсөлтийг засгийн газар ингэж өөдрөг тооцоод байгаа юм биш шүү дээ. Бодит манай эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд ер нь нэг 5-7% хооронд л байнга л энэ төвшингээл хадгалж чадж байгаа. За олон улсын валютын санг манайхыг 5.3% өснө гэж тооцсон байна. Дэлхийн банк 5.5 гэж тооцсон байна. Азийн хөгжлийн банк 6% гэж тооцсон. Бид Монгол засгийн газар 5.8% гэж тооцсон. Энд тооцохын тулд бүхэл Монгол улсын нийгмийн эдийн засгийн бүх үзүүлэлтүүдийг л авч үзэж тооцож гаргаж байгаа шүү дээ. Өөдрөг байх буюу энэ потенциал 6% нэг хадгалах хэмжээнд байна. Нэгдүгээрт нүүрс холборлолт бол нэмэгдэхээр байна. Хэл холболтын төмөр замууд ашиглалтанд орно. Экспорт басна боломжийн биржийн арилжааг явуулсан толботоогоор бирж дээр үн эвтэйхэн тогтцдог болсон байна. Төмрийн хөдрийн холборлол нэмэгдэн, тээвэрлэлт нэмэгдэн. Зэс болон төмрийн үн одоо гол. Тэгэхээр ийм байгаамаа. Одоо зөвлөлөөс гаргасан бас мэдэн дээр тайлан мэдэн дээр нь бас байсан макро эдийн засгийн талаар дүгнэхдээ өсөлтийн голлох хувийг үйлчлэгээний салбар тэдэн удаа бөөний болон жижиглэн худалдаа эзлэхээр байна гэж дүгнсэн байгаа. 26 оны эдийн засгийн өсөлтийг 6-аас 7% та байхаар төсөөлснөөс үүний 50% нь тус салбараас байгаа гэж тооцсон байгаа даа. За энэ тооцоол бол нийтдээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бид нэр үнэлэхүй тооцоон гэж үзэж байгаа. Бид нар бөөний болон жижиглэнгийн худалдаанаас хэрэг өсөлт үзсэн бол яаж бид нар энэ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг өөрөө зөв ингэж тооцсон гэж үзэх гээд байгаа. Хэрэг эдийн засаг бөөний жижиглэн худалдаанаас үүдэлтэй юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн бид нар өндөр байх нөхцөл ерөөсөө бүрдэхгүй. Яагаад гэвэл үндсэн шингээхгүй байгаа байхгүй. Энд чи value гэж юм байхгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ төлөвлөгөө өөрөө маш учир дутагдaltaй байгаамаа. Бид нар энэ доктортой байдлын зөвлөлийн энэ дүгнэлт аудитын дүгнэлтийг бол бид нар маш сайн ингэ Түрүүн хэлснийх дээр замун хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөрүүд үргэлжлэнэ. Ганц сулсруулах энэ томоохон бүтээн байгуулалт ажиллаж явагдана. Энэ нефт боловсруулах Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтууд явагдана. Энэ баян болон бөөрөлжүүд ТЭС 5 толгой цахилгаан станц гэдэг төслүүд явагдана. Тэгэхээр ер нь бүтээн байгуулалтын юм ерөөс цогсохгүй, улам нэмэгдэнэ. Тийм болохоор энэ 5-аас 6% өсөлт гэдэг бол манай бодиттой чадах байхгүй да боломж. Энийг л бид нар дээшлүүлж нэмэх эдийн засгаа тэлэх л асуудал явна. Тэгэхээр энэ нэг тийм өөдрөг зүйл биш ээ. Нэх өөдрөгөөр бодоод л байгаа юм биш бодиттой. Хэрвээ энэ дээр одоо төсвийн доктортой байдлын зөвлөл бас яаж бодож байгаа талаар та асуух хэрэгтэй байна. Ер нь бид нар байр суур тооцоо яг энэ дээр бол адил гарч байгаа. Ер нь энэ эдийн засгийн нэг 5.8%-ийг бол 27 онд бид нар хангах нэ. 26 оны яг дунд хугацаанд энэ гадаад оршин толботой нефть За доктортой байдлын зөвлөлөөс бантхан гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр бидний хувьд манай төсвийн өрөөний мэдээллийн дүгнэлтэн дээр макро эдийн засгийн таамаглалт тооцоололтууд өмнөх жилүүдээс төсвийн доктортой байдлын зөвлөл болон олон улсын байгууллагуудын таамаглалттай ойролцоо болсон гэж дурдсан онцгой гишүүний хэлээд байгаа нь бид нар зүгээр дүгнэлтэндээ нэг зүйлийг юм эдийн засгийн өсөлтийн эрсдлийг харгалзаж найдвартай доктортой байдлыг нь баталгаажуулах ёстой гэд за өмнөх жилүүдэд эдийн засгийн өсөлтийг хөдөө аж ахуй уулуурхай болон бүтээгдэхүүний цэвэр татвараас үүссэн бий бодож байсан байна. Энэ баримт бичиг дээр бол голчлон КОП 17 аялал жуулчлал худалдаа үйлчилгээний салбараас хамаарна гэсэн энэ байдлаа яг хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нөлөөллийг нь илүү наривчлалд харгалзаж илүү тодорхой болгох ёстой гэсэн юм үг хэллэгийг хэрэгэлсэн. Тэрийг мантахаг шүү хэлж явах шиг байна. Баярлалаа. Ерөнхийдөө төсвийн хүрээний мэдээлэл ер нь бол одоо ингээд бид нар эдийн засгийн өсөлтийн талаар ярихаараа л дайн дажин гэл хүнд байгааг нөхцөл байдлыг ярьдаг. Тэгсэн мөртлөө ингээд төсвийн үрээгээ оруулж ирэхдээ төсвийн зарлагын хэмжээгээ дандаа өсгсөн энэ одоо өсгөж оруулж ирж байгаа буюу эдийн засгийн өсөлтөө одоо хэтэрхий өөдрөг тавьж
төсөв тавилтгаа одоо бас болимоор байна. Одоо 25 онд бол жишээлбэл нийт зарлага 31 их 80 байсан. 26 онд бол бид нэр 32 их 80. 27 онд ингээд 36 их 80 төгрөг гээд тасралтгүй одоо ингээд энэ зарлага өсөж байна. Тэгэхээр энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн энэ 6-гийн 1-ийн 3 дээр бид нар энэ урсгал зардлын хэмжээг тухайн жилийн дотоодын бүтээгдэхүүний 30%-аас хэтрэхгүйгээд ингээд тусгай шаардлага тавьсан. Тэгээ эндээ нийцүүлэх гээд нөгөө эдийн засгийнхаа өсөлтийг ингээд өөдрөг тавьж орж ирдэг. Тэгээ тэр нь ерөөсөө бодит хөрсөн дээрээ ингээд буудаггүй. Тэгэхээр энэ одоо бид нар төсвийн энэ хүрээ, энэ төсвийн төлөлгөөгөө бид нар одоо яаран батлах нь одоо бас л одоо учир дутагдaltaа гэж бодож байна. Тэгээд бүх одоо энд сууж байгаа гишүүд бол өөрсдөө бас яг санал нэг байна. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар бас нэлээд сайн одоо ярилцах хэрэгтэй байхаа. Ажлын хэсэг гарч энэ өшөө энэ судалгаа тооцоотой бид нар бас өшөө нарийн одоо ажиллаж явахгүй бол яг энэ чигээр нь бид нар батлах юм бол хэдүүлээ одоо бас энэ ядуурлын түвшин энэ амжиргаа ард иргэдийн одоо энэ байдал энэ ажилгүйдлийн түвшин чи одоо улам их нэмэгдэж гаархаар ийм эрсдэл харагдаж байна гэж дүгнэж байна.